Математикт иррационал тоо гэдэг нь А, Б гэсэн хэлбэрээр бичигдэх боломжтой. Энд А, Б нь бүхэл тоо ба Б нь тэгээс ялгаатай байна. Бүхэл тоо буюу рационал биш тоог хэлнэ. Өөрөөр хэлбэл иррационал тоог энгийн батархаагаар бичих боломжгүй гэсэн үг юм. Иррационал тоо нь төгсгөлгүй бөгөөд давталтгүй аравтын батархаагаар илэрхийлэгддэг. Хаалтан дотор хоёр оронтой тоо байгаа учраас тэнцвүүгийн тэмдгийн хоёр талыг 100-аар үржүүлнэ. Үржүүлж гарсан тооноос анхны тоог хасна. Тэнцвүүгийн тэмдгийн өмнөх тоог арын тоонд хуваана. Квадрат язгуур агуулсан илэрхийлэл гэдэг нь математикт язгуурын тэмдэг орсон аливаа тоо, хувьсагч эсвэл томьёо юм. Энэ нь тухайн илэрхийллийн утгыг квадрат язгуурын үйлдэлээр тодорхойлж байгаа гэсэн үг. Тооны стандарт хэлбэр гэдэг нь тоог шалгарсан нэгэн жигд хэлбэрээр бичих арга юм. Энэ нь маш том болон маш жижиг тоонуудыг богино, ойлгомжтой байдлаар илэрхийлэхэд ашиглагддаг. Оонуудыг стандарт хэлбэрт биеж. Хариугаа шалгаарай. Тоог томлох гэдэг нь аливаа тоог ойролцоо хялбаршуулсан утгаар нь илэрхийлэх үйлдэл юм. Энэ нь тоог яг нарийн биш, харин ойролцоогоор илэрхийлэх зорилготой байдаг. Дараах тоонуудыг 100-ийн орноор томл.